За сайн байцгаана уу. За энэ удаад систем судлаач Банзарагч багшийн нэвтрүүлэгтээ ороод байна. За тэгээд бид хоёр Монголын төр төсны талаар тэгээд яг төрийн мөн чанар юу төр гэж яах ёстой гэх мэтний танаас асууж сонирхож хэлүүлж авах зүйл их байна. За тэгээд та сайн байна уу? Сайхан амарч байна уу? Сайн байна. Сайхан амарч байна. За таны үс дэлгэр сайхан явж байна уу? За тэгээд төр төсны талаар нэг сайхан ярьж өгөөч. Тэгэхээр яг нэг та бүхэн маань аль өнцгөөс нь асуудлыг авч үзмээр тэргээ хэлэх юм бол би баг хариулсан дээр баг. Яг бол төр төсны тухай ойлголт бол өөрөө маш өргөн агуулгатай болохоор энийг ингээд яг нэг шугамл барихгүй бол бүгдийг нэг бол энэ баг их том уртуудаа амжилж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо бид нар ер нь хүн болгон төр гэж байхгүй л гэж яриад байгаа. Тэрний яг цаад шалтгаан нь ийм учраас байхгүй нь гэдэг эхлээд яриул бас нүсэрдэх нөө. Хэдэл оролдол үзье тийм ээ. Тэгэхээр яг төрийн тухай ойлголт гэдэг маань өөрөө хамгийн түрүүнд энэ үгний утга үг зүй тийм ээ. Энэ утга зүй гэж юм бол манай Монголд их маш өндөр түвшинд хөгжсөн байсан юм байна. Ялангуяа үг зүй, утга зүй, найруулга зүй гэдэг гурван юмнаас монголчууд аливаа утгыг ингээд олон талаас нь тайлдаг байсан байна тийм ээ. Тэгэхээр нэгт төр гэдэг үг маань өөрөө яг ямар утгыг илэрхийлээд байгаа юм бэ тийм ээ. Энийг тэр ялгааг л бид нар томьёолохгүйгээр эсвэл албаар одоо энийг одоо хэдийцэн маягаар ингээд ганцхан зүйлс томьёолоод ингээд явцсангаасаа болсон уу? Энэ нөгөө их тийм холио мандан болчиход байна л да. Тэгэхээр хамгийн түрүүнд төр гэдэг үгээ зас одоо юу гэдэг түүх талаас нь ч юм уу утга зүй талаас нь нөгөө ялгахаас эхлэе тийм ээ. Нэгд төр гэдэг ойлголт бол яг манай язгуур Эрдэнэт мэргэд багш нарын одоо томьёосноор бол энэ бол тийм ээ. Маш өндөр утга агуулгатай. Төр гэдэг утгын цаана бид нар орчхон зүй тогтолцооч авч үзэж байна. Улс орны хэмжээний зүй тогтолцоог авч үзэж байна. Монголын энэ одоо өв уламж соёлын асуудлыг авч үзээд байна л да. Төр гэдэг агуулгын цаана. Гэтэл төр гэдэг агуулгыг Монголын одоо өв соёл уламжлал бидний түүх замнал энэ мөн чанараас нь ингээд харах юм бол төрийн одоо энэ маань өөрөө утга нь өөрөө цэвэр язгуур гэдэг юмыг тайлахаас эхлэх гээд байна л да. Өөрөөр хэлбэл язгуур гэдэг үг маань яг юу гэсэн үг юм бэ? Язгуур гэдэг бол нэг талаас харах юм бол монголчууд бол нөгөө хөхоор гэж хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл ген гэсэн үг тийм ээ. Одоо монгол ген хөхоор тийм ээ. Зөвхөн монгол одоо гентэй хүний арга бүлгийн мөн чанарыг тайлж чаддаг хүний ойлгох одоо зүй юм а гэж тийм ээ. Нөгөө талаас төр гэдгийг бол одоо эрдэм номоор гэх юм уу одоо эрдэнэт мэргэдийн томьёолсон томьёолоор авч үзэх юм бол тэрийг бол газарт буусан тэнгэрийн засаг гэж хэлсэн байдаг тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол газарт буусан тэнгэрийн засаг гэдэг талаас нь ярьчвал илүү төхөмтэй хүмүүст маань одоо цагийн хүмүүс чинь тэгэл тэр үг зүй бусад олон зүй тогтлыг ярихад хүлээж авах сонсох нь бас хэцүү болчиход байна. Тэгэхээр саях талаас нь ярил яаж юм? Олон. Тэгэхээр ягаад юу төрийг газар тусан тэнгэрийн засаг гэж хэлсэн юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр тэгвэл тэнгэр гэдгээ бас тайлах хэрэгтэй болно. Ер нь бол тэнгэр гэдэг үгний цаана ер нь бол жам ёс, зүй ёс тий хороо ёс, оршихуй ёсыг бол монголчууд тэнгэр гэдэг үгний цаана тайлж ирсэн байдаг. Бид одоо болохоор тэнгэр гэхэлэр зөвхөн одоо шашин, сүсэг, одоо мөрөглийн түвшинд ойлгоод байдаг. Гэтэл тэнгэр гэдгийн цаана асар том одоо энэ хороо ертөнцийг тайлсан монголчуудын өв соёл ухаан яваад байгаа. За тэгэхээр энэ жам ёс, зүй ёс гэхэлэр энэ орчин үеэр одоо хэлэх юм бол одоо орчин одоо сэтгэлгээнд буулгах гэх юм бол тийм ээ. Байгаль дэлхийн зүй тогтол гэж байна тийм ээ. Байгаль дэлхийн зүй тогтолыг дагаж тийм ээ. Хүмүүн амьдралаа зөв зөвхөстэй авч явахыг л одоо хэлээд байгаа юм бол да. Тэгэхээр төр гэдэг нь газар буусан тэнгэрийн засаг гэдгээрээ хүн өөрөө хичнээн одоо нийгэм улс төр эдийн засгийн одоо хүрээнд усарна авч явсан ч гэсэн цаана байгалийнхаа нөгөө талаас хороо ертөнцийн жам ёсыг дагаж амьдрахын утга учир хэлээд байгаа. Ийм учраас монголчууд бол эрт дээрээс энэ одоо байгаль дэлхийн газар шороо тийм ээ өөрсдийнхөө хувь зай оршихуй түүх талаасаа бүх юм ямар замналтай ирсэн бэ гэдгийг мэдчихэж өөрхөн үндэс угсааныхаа чиг шугамын дагуу хувь зайгаа талбардаг тийм ёсыг л төрч ёс гэж одоо одоо энгийнээр ойлгуулдаг ийм юм байгаа байхгүй. Тэгэхээр 1990 онд бол одоо Монгол Ардын хувьсгалт намын төв хороо гэж байсан байгаа юм л да. 90 оноос өмнө Монгол Ардын хувьсгалт намын төв хороо гэдэг маань тэр утгаараа Монголын одоо энэ оюун санааны төв болж байсан байгаа. Өөрөөр хэлбэл төр гэсэн үг байхгүй. Засаг гэдэг бол яг нь тэр монголчуудын өв түүх соёл уламжлалын дагуу улс орныг удирдахыг засаг гэж хэлээд байгаа. Тэгэхдээ нөгөө талаас энэний цаана түрүүний хэлсэн төр гэдэг бол газар буусан тэнгэрийн засаг гэдгийг яг тэр мөн чанараар нь тэндээ томьёолоод тэрийг цаг үед нь тааруулж буулгахын тулд одоо Монгол Ардын хувьсгалт намын төв хороо гэдэг байгууллага ажилладаг байх юм байсан байна да. Тэгээд тэндээсээ энэ шугам маань өөрөө энэ Монгол улсын тий одоо энэ цаг үеийн шугам нь юм байна, 90-ийн шугам нь юм байна.
дэлхийн шугам юм болж байна. Эндээ бид ингэж зохицох ёстой, энийг ингэж авч явах ёстой гэж бодлого одоо зохицуулдаг байгууллага гэх юм уу тийм ээ. Төрийн институт гэж хэлэх юм бол. Гэтэл тэр механизм маань өөрөө 90 онд арчил гарч ирснээр ер нь Монгол Ардын Хувьсгалт нам бол хамгийн одоо дарангуулагч аймаар нам гэдгээр наваа хийсэн чинь тэр нэг төрийн оюун санааны буюу мөн чанарын орон зайг тодорхойлдог тийм мэргэжлэнгүй болчиход байна л да. Нэг л төрийн оюун санааны орон зайг тодорхойлдог хүн байхгүй болчихлоор арчлалын одоо үзэл сурталаар юм одоо энэ цагийн үзэл сурталаар юм юм ялдаг ирэхлээр нөгөө монголчуудын нөгөө газар буусан тэнгэрийн засаглал гэдэг дээд одоо өв язгуур талаас талигдаг тэр ухтгуун нь байхгүй. Нөгөө талаас улс үндэстний хувьцааг авч явдаг ухтгуун байхгүй. Гуравтан цаг үедээ зохицох гэдэг ухтгуун байхгүй. Ийм орон зайд бид нар яах нь одоо зүгээр өсө дураараа хэн дуртай нь төр гэдэг ийм байдин гэж онолддог тийм л одоо цаг үе болчиход байна л да. Төр гэж юм байхгүй хэн дуртай нь юу дуртайгаа хийдэг болчлоо гэж тэгж юм те. Таны хувьд бол Монгол Ардын Хувьсгалт намын үед байсан гэх гээд 90 оноос өмнө тэр чиглүүлдэг янз бүрийн тэр төр гэдэг юм ерөнхийдөө байсан гэх гээд байна тийм ээ. Миний хувьд бол тэр үед бүр байхгүй болчихсон буюу нөгөө нэг 38 37 оны хядлагыг тэрнээс хойш төр гэж юм байхгүй үндэс гэж юмнаас мань тэндээс тасалчихсан. Тэгээд тэрний өмнөх юу байсан байгаа 24 оны өмнөх хууль юу байсан байх уу эднэргээд юм яриад явхлаар зэрэг энэ ч нөгөө нэг 24 оноор үндсэн хууль анх орж ирсэн шүү дээ. Тий. Тэгэхээр зэрэг энэ маань нөгөө нэг шашин руу л орчих гээд байдгийг. Тэгээд шашин гэдэг маань өөрөө хамгийн өршөөнгүй, нэрэнгүй, ёс хүндлэг нэрэнгүй, өршөөл журам байдаг гэд ингээд би чинь бас үзэл судлахлаар их сайхан юм байдгийг. Тэгээд таны хичээлийг сонсохлоор зэрэг одоо нөгөө нэг шашин заадаг юм л яваад байдаг байхгүй юу? Тэгэхээр зэрэг би тэр талаас нь л бол ярихсан. Тэгээд Монголын төр гэдэг чинь хамгийн өршөөлөөс бүх юм нь эхэлдэг. Тэгээ өршөөл, журам, ёслол гэсэн ийм том юм дээр тогтож суурилж яадаг гэдэг талаас нь танаас бас сайхан ойлголт авах байсан гэж хүссэн. За та 2 3 асуудлыг нийлүүлээ ярьсан болохоор би бас нөгөө яаж хэвлүүлэх вэ бас бодоод байна л да. За тэг бод ямар ч хэлсэн ингээ таны нэг уучлаарай засчлаа. Таны хэлснээр та нэг ягаад 37 онд тийм ээ одоо бид нар үндэс угсаа галтсан би болохоор 90 он гэж яриад байгаа юм ялгааг байлаа нийлүүлээ тийм ээ. Ер нь бол яг хуу 3 том эрдэмтэн мэрэгдийн томьёосон 3 том зүй тогтол байдیں۔ Нэг нь болохоор цаг үе гэж тийм ээ. Хоёр дахь нь цагалбар гэж байгаа. Гурав дахь нь зүй тогтол гэж юм байна. Тэгэхээр нөгөө цагаар байхгүй, цахилах өөрөө байхгүй гэдэг шиг цаг үе гэдэг маань юм дандаа өөрчлөгдөн тийм ээ. Хэрэг юм маш ингээнээр их юм л өглөө гэж байдаг бол өдөр байна, орой гэж байна, шөнө гэж байна. Тэгэхээр улс орны хэмжээ ч гэсэнтэй одоо шөнийн цаг үед бол хүмүүс одоо түнээр харах уу те. Өглөө бол гэрэлгээгээ, өдөр бол амар амгалан, орой болохоор юм ирч буурна, сулрна, нарны ирч буурна гэдэгтэй адилхан альва уруудах гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө цагаар авахгүй, цахилах өөрөө авахгүй гэдгээр бид нар ч гэсэн те одоо түүхэн аль нэг үедээ бид нар үүр цайх үедээ байсан мэт те. Тэр цэрэг мандаж байсан. За морь цаг гэдэгтэй адилхан өдрийн тийм ээ. Яг тэр үед бол бид нар юу дүрлцэн галж батарч исэн үе байна тийм ээ. Дараа нь харуу бүрийн ороод нарны илж буурдагтай адилхан монголчууд ирч хүч буураад урууданд оройж исэн үе. Нөгөө талаас яг тэр хүн одоо харуу бүрийн дараа шөнийн цаг байх түнэр харах уу буюу бид нар өв уламжис соёл энэ бүхнээс нэг холдоогүй ч гэсэн тэгтээ хувь зайны үед бол нэлээд тийм бүдгэрсэн хэцүү үе одоо шил манжи үе гэдэг ч юм уу да тийм ээ. Тийм үе байна. Ингэхлээр нөгөө хамгийн гол нь энэ хүний хувьд явланд бол хүүхэд нас, залуунаас, эдгээр нас, үтэл нас гэж байдаг. Тэр хинч тойрч харахгүй тийм. Тэрэндээ адилхан улс орны хувьд бол яг энэ дөрвөн мөчлөг байна л да. Энэ дөрвөн мөчлөгийг бол төрийн ёсонд бол нэгдэх нь бол үүсэх гэж хэлж байгаа. Хоёр дахь нь хөгжих, гурав дахь нь бол одоо тогтох тийм ээ. Орших, дөрөв дахь нь болохоор эвдрэх гэж. Тэгэхээр үүсэх гэж байх нь хөгжинэ гэж байна, орших гэж байна, эвдрэх гэж байна. Тэгэхээр ямар ч төрийн тогтолцоо, гинөө, улс орны тогтолцоо энэ дөрвийг заавал давтдаг. Тэгэхээр бол ингээл энэ дөрвөн мөчлөгийг тойроод байх нь шүү дээ. Тэгэхдээ энэ дөрвөн мөчлөгийг тойроод энийг тав дуулахдаа Монгол гэдэг язгуур мөн чанар улс орн язгуураа заавал хатгалж үлддэг байхгүй. Хүнд хэцүү үед бол язгуураа хатгалж үлдэх нь чухал болохоос хөгжүүлэх гэдэг тэмүүлээд байхгүй. Тэгэхээр энэ үүсэх, хөгжих, орших, эвдрэх гэдэг дөрвөн одоо цаг үеийг те цагалбарыг бас монголчууд мэддэг байсан байл л да. За яг одоо бид нар бол одоо юу гэдэм за 1000 жилийн өмнө те яг энэ цагалбарынхаа үүр цайхтай байсан бол 500 жилийн өмнө одоо өдрийн цаг, 300 жилийн өмнө оройн цаг, тэгэл одоо 200 жилийн өмнө шинэ цаг гэдэг ч юм уу. Тэгэхээр цаг үеэ дагаж тэр цагалбараа мэдэж байгаа тохиолдолд бодлого тодорхойлдог байсан байл л да. Шинэ цаг тийм бодлого байна. Өглөөний цаг тийм, өдрийн цаг, оройн цаг гэдэг. Тэгэхээр бид өнөөдөр хамгийн түрүүнд тэр цагалбараа мэдэх ёстой байгаа. Бид яг яаль цаг үе явж байгаа. Түүхэн одоо оршихуун, түүхэн замлынхаа тий
Тэгэхээр яг тэрийг мэдчихвэл тэр үед ямар бодлого хийх вэ гэдэг нь тодорхой болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ утгаар харах юм бол энэ гурыг мэдэх юм бол таны хэлсэн 36 оны үед бол тэр нэг аль шилжилтийн үед байсан тэр зүй тогтолцоог дагаад тийм бодлого барьдаг. Яг тэ тэр социализмын үед байна уу 36 оны үед байна уу Манжийн үед байна уу 1911 онд олонний орц багтаан Монгол улсын үед байна уу те эсвэл 90 онд байна уу яг цаг үеийнхаа чиг шумыг харж байгаа. Энэ үед бол бид нар улс орныхоо хувь зай язгуурыг энэ талаас нь төшөө шүү гэж тийм бодлогыг л хийдэг урт дуурайхан гэж байсан юм л да. Урт дуурайхан гэдэг маань өөрөө үеийн үед одоо Монголын одоо язгуур мөн чанарын дээр юг төшиж явдаг тэр одоо хизээшэл гардгуу тэгсэн мөртлөө тэр юм хийдэг тийм сайхан усуудыг хэлж байна л да. Манай өвгдээ захмадуудыг ингээд аваад үзэх юм бол тэгэхээр 36 оны тэгэхээр 36 оны үед бол тэр өлхөнд хэцүү үе байсан тийм ээ. Тэр бол шилжилтийн үе. Одоо шийдвэр шилжилтийн үе нэг дуусааг баг. Ер нь бол шилжилтийн үе гэхээр энэ бид нар ихэнхдээ 60 гаруй төсөөлдөг болчиход байна л да. 60 гэдэг чинь хүний хүүхэднээс, залуунаас, эднээс, хөдөлнөөс гэдэг хүний амьдралын хэмнэл багхгүй юу? Улс орны хувь зайны хэмнэлийг бол 60 гаруй хэмнэж болтгоо. Энийг бол доорож 1080 жилээр хэмжих хэрэгтэй байдаг. Тэгэхээр 1080 жилийн уртад улс үндэстний оршихуйд аль үедээ явж гин гэдгийг тэрийг зөв бариад мэдчих юм бол тэрэндээ дагаж улс орн нэгдэж тэгж тэр хүн цаг үеийг давдаг. Сайн цагийн үеийг чинь дандаа сорилтыг давж байдаг байсан. Байх өдөр шөнийн цаг. Тий, өдөр шөнийн цаг юм тийм ээ. Тэгэхээр нөгөө саяны бидний хэлээд байгаа 36 он гэдэг маань өөрөө яг тэр одоо 1080-ны хатар цаг доторх аль үе дээр нь вэ тийм ээ. Ер нь бол 20 дугаар зуун гэдэг бол манай монголчууд бол нэлээд том сорилтын шилжилтийн үе л дээ. Яагаад гэвэл энэ одоо 16 дугаар зуун те 17 дугаар зууны үед монголчууд бол манжийн даралд ороод тэр үед бол ингээд яг манжийн дарал гэж хэлээд байгаа бол шүнээр гэдээр бол энэ бол бас нөгөө монголчууд бол тэр үед бол бас л хүн хэцүүд язгуур хадгалах бодлогоо зөв явсаар гал гэдэг өнөдөртөө золгочлоо шүү дээ. Тэр үед уусаад алгуулсан бол яахын сүүрч мөл ямар байсан те гэтэл хадгалаа болтсон. За тэгээд 19-р зууны ихэнх үеийн дэлхийн одоо зөрчил түүхэн шилжилтийн үед бол те дэлхийн 1-р дан тэгэл янз бүрийн үед бол бас л тэр үед бол Манчи ус 1911 онд одоо нэгэн түүхэн одоо замлаа дуусгаж ирсэн бол монголчууд тусгаар тохиомлоо гараад салаа гараад ирсэн те. Яг гараад ирэнгүүт төр усаа дахиад сэргээ ихлээр бас хамааргүй байсан. Тэгэхээр тэнд бол мэдээж алдаа оноо байлгүй яах вэ? Гэхдээ хамгийн гол нь энэ газар шороо аваад үлдсэн л хамгийн гол ололт. Энэ газар шороо байна тийм ээ. Яг бол тусгаар тохиол газар шороо хоёрыг аваад үлдсэн. Энэ хоёр л хамгийн гол ололт. Яг бол тэнд хичнээн сайхан мэйлэгэд тусгаар тохиол газар шороо хүн ам гэсэн 3 юм авч үлдэж чадахгүй бол тэгэл одоо юу ч байгаад нэмэг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр хамгийн үндсэн одоо улс үндэсний оршихуун 3 үндэсүүд нэг нь ард түмэн, нөгөөд нь газар шороо, тийм ээ 3 тусгаар тохиол. Тэгэхээр тэрийг авч гарахтаа бүх гол анхаарал хандуулж исэн болохоор магадгүй бас одоо бидний ойлгоод байдаг яг хэлмэдлэлтийн үеийн гэдэг ойлголтын юмнууд бас байх талтай. За нөгөөд хэлмэдлэлт гэж хэлээд байгаа юм бас энэ гадны идеологи үзэл сурталын хэмжээс бас харах хэрэгтэй байгаа. Яг одоо ихлээр нэгэнд бид нар одоо социализм гэнэ одоо Орос улсыг ингээд дагаад явуулчлаа тийм ээ. Хоёр социалист улсыг явахад бол бид нар тусгаар тогтол газар шар ард түмэн чухал байсан болохоор бус чимийг магадгүй бид нар хайсан баг. Зорьсон ч байж магадгүй. Тэгэхдээ ингэж явахдаа бас дандаа бид нар өөртөө ашигтай хийх боломжгүй. Зарим нэг юм дээр бас өөртөө ашиггүй ч юм хийх юм байна. Тэгэхээр тэр үеийг бол дахиад нөгөө манжийг давтгуулсантай адилхан тэр давж болтой. Хамгийн гол нь ард түмэн газар шороо тусгаар тоглох 3 үнцүүл дээр л төвлөрөөд бусд ингэ одоо золихууд нь золиол нүдэн ханаал ингээл явсан баг. Агуу чавсан марш ирсэн үг байдаг шүү дээ тий. Олонхыг авч үлдэхин тул цөөхийг одоо явуулахаас аргагүйсэн гэж одоо харуулсан үг байдаг тийм ээ. Гэхдээ энэ 3 байгаа болохоор дахиад ус орон оршин тогтно. Яг бол ард түмэн газар шороо тусгаар тогтнол байгаа үед ямар ч ус үндэсэн дахиад сэргэнэ. Энэ гурийн нэг нь алдчихвол дахин сэрэхгүй. Тэгэхээр бидний дахин сэргэх гол үндэс суурийг л хадгалаад үлдсэн болохоор зарим нэг бид орхижуулдаг гэдэг л да. 90 оны одоо үйл явдлыг болохоор би ямар утгаар хэлжсэн бэ гэхээр тэр үед бол бас л газар шороо тусгаардаг бол тийм ээ. Хүн ам гэдэг маань одоо зөвлөлт холбоот ус задраа социалист систем нураал капиталист систем гэл ингээ шилждэг болоод ирэхлээр энэ маш хууранд монголчууд бас тийм барьцаа алдаа тийм үү бас янз бүрийн маань бас одоо алдах магадaltaй байсан. Тийм болохоор тэнд үед бас л дахиад энэ цаг үе цагалбар хоёр зүй тогтол 3 харж байгаад дахиад бодлого хийнэ гэж юм байна тийм ээ. Яг л 90 онд тэр арчил орсон асуудал бол яалтчгүй төрийн одоо тэнгэрийн санаа их үү тэр төрийн бодлого гэх үү тэр байх л ёстой байсан. Тэгэхээр бид одоо ч гэсэн ард түмэн маань байж юм тусгаар тогтол маань байж юм тийм ээ. Дээрээс нь газар шороо маань байж юм. Гэхдээ энэ бол бид нар маш их одоо цөвдсөн, сэвтдсэн бид нар төрийн одоо бодлого алга тийм төрийн оюун санаа, мөн чанар төрийн хар хүн гэдэг ойлголтууд ерөнхийдөө балартаад алга болж байна. Ард түмэн замраагүй болж байна, өдөртлөхгүй болж байна. Газар шороог маань лиценз хэлбэрээр маш олон хэмжээр авч байна тийм. Ард түмэн маань асар их одоо энэ үеийн эдийн засаг нийгмийн бодлого гэдэг тэр харлагын юмны дор бол
зов зүдэрч маш хүнд цагийг туулж байгаа. Тэгэхээр энэ бүхэн маань өөрөө тийм ээ энэ бүхний туусны үсний утга учир юу вэ? Яг л өнөөдөр амьд байна гэдэг чинь хүн энэ бүхнийг тав туусвал тэр хүн өөрөө хүнсэнтэй. Яг хүн цагийг туулчлаа ч тэр хүн тодорхой дархлаа суучлаа. Тэр хүнийг дахиж ийм байдлаар хулигдана гэдэг бол хэцүү. Дахиж хуурна гэдэг хэцүү. Гэтэ энэ хүмүүс энэ зам руу халтарч байна. Харин тийм. Тэгэхээр эн чинь өөрөө энэ цаг үед амьд байгаа нь өөрөө маш том үнэцүүл нэгтгэх асуудал. Хоёрд энэ цаг үедээ бид нар яг өмнөх үндэс язгуураа хадгалж чадсан бол тэндээсээ буцаад Монгол улс маань яаж сарган мандах вэ гэдэг арга зам зүй тогтлог бол бас гаргаж ирж болно. Яг бол үндэс язгуураа хадгалсан байгаа тохиолдолд тийм ээ дахиад бүх юм сэргийж болно. Хэрвээ энэ бүгд устдад алга болцсон бол бид нар одоо ямар оюун санааны зүгчиггүй те сэтгэл зүрхнийхээ мөн чанаргүй болсон үед бол бид яаж ус орон мандах вэ? Тэгэхээр хүнд хэцүү байгаа нь үнэн ч гэсэн монголчуудын энэ язгуурын хадгалсан байгаа нь өөрөө маш том үнэт зүйл. За гуравт өсөн ч өсөөгүй аливаа сорилт арт түмнийг нэгдэх юмнээс суралдаг л доо. Тэгэхээр бид нар энэ сорилт маань өөрөө бас нэг тийм үг гэдэгтэй Тэнгэрийн хаяад тулж яригдаг тэрслүүд Монголоос аюутгах бай гэж. Тэгэхээр монголчууд нэг бодлын бас их тэрслүүд гэмээр юм шиг тийм ээ. Хов зайны хувьд ч юм өнжнүүд. Заавал тэр нэг ирмэг дээр нь тулж иж учрыг ингэ тайлж яригдаг. Гэхдээ хамгийн гол нь тэр ирмгийн цаашаа бүр ингэ халтраад унчаагүй буцаад эргэсэн нь өөрөө түүхэнд үлддэг болохоор бид нар тэр хүнд сорилтын өмнө ирмэг дээр очиод буцаж эргээд хувь цаг ингэсэн маа гэдэг түүхэлтэйг л бидний бол анхаарах юм. Энийг давж туулсан байх нь чухал болохоос одоо бол энэ үед бол энэ зөв энэ буруу энэ сайн муу гэхээс илүү бид нар нөхцөл байдлыг ихэнх нь ойлгоцсон. Ганцхан язгуур үндсийнхаа тэр тулгцсан мөн чанараасаа бид нар цаашаа явах гэдэг л зөв тодорхойлж юм бол тэр тохиолдолд тэндээс л нөгөө төрөний л төр гэдэг юм чи дахиж бий болно л доо. Тэгээд таны саяын сургалтанд суулаа төр гэдэг юм одоо тодорхойлоод ингээд ярианаас харж байхад одоо байгаа энэ засаг буюу тэр саарл урдаа хавцаа бол төр гэсэн юм юу ч байхгүй тэр ихэнх хувь нь бол одоо бид нарын эрхэмлээд байгаа шашин гэж хараад байгаа тэр юм дээр нь л яригадаад байна л да. Бид нар шашин гэж нэрлэлчээд тэгээ төрөөс тустай юм шиг нэг тийм ойлголт байгаа гэж бодож байна нэгдүгээр. Хоёрдугаар саяын тэр нь бас нэг хэрээс эргэж хас болдог, хас эргэж хүрд болдог, орчин ертөнд сорвоо ертөнд хүрдэн дээр эргэдэг. Хүрдийг эргүүлэгч нь хөх Монгол гэж байгаа тий. Тэр тэгээд бид нар энийг нэг эргэх цэг дээр ирсэн бид нар хамгийн хүнд хэцүүг туулчхаад одоо яг суур төр гэж юм маш тодорхой ойлголтыг авсны дараа нөгөө нэг хүрдийг эргүүлэх тэр хөх Монгол манд ирэх гээд байгаа юм шиг харагдаад. Тэгээд тэр тухайл таныг арт түмэндээ маш тодорхой ойлголт өгөөсөө энэ тэгээд илүү өргөн хүрээг хамраасаа л гэж хүсээд. Ойлголоо. Энэ бол яг манай монголчууд аливаа юм тандахдаа заавал бэлэг чанараа хадгалж тэ эсвэл бэлэг чанар талаас юм эхлээд тодорхойлдог л доо. Арга талаас нь биш. Бэлэг талаас нь гэхэлээ таны сэгний хэлтгэл эртний л одоо эрдэнэт мэргэд багш нар хийсэн үг л тэ. Өөрөөр хэлбэл хэрээсээ гэргүүл бол хас ус мө, хасыг гэргүүл хурд ус мө, хорон ертөнц хүрдэн дээр гэргэн мө, хурдыг гэргүүлэгч нь хөх Монгол буюу гэж. Энэ маань өөрөөр монголчуудын энэ өөрөө бэлэг талаасаа нөгөө талаас нь тэр ой санаж өв түүх тэр язгуур те мөн чанар талаасаа тэр галын сэргээхийн тулд те нөгөө талаас танс мөн чанар ийм шүү гэж ойлгуулахын тулд эртний одоо өвг дээдс миний нүгийг бичиж үлдээсэн байх тийм ээ. Яг одоо явахлаар та нар хорон ертөнцийг эргүүлдэг хөх Монгол заяатай байж ээж тийм ээ. Ийм сул дорой гал нь унтарсан хиймэргүү юмнаас хайлбаршсан тийм усуд биш шүү гэж. Өөрөөр хэлбэл нэг бодлын язгуурын одоо сануулга гэсэн үг тийм ээ. Та нар ямар заяатай ямар удамтай ус байсан бэлээ. Ямар түүх бүтээж явсан бэлээ. Тэрийг битгий мартаарай гэж тийм ээ. Нөгөө талаасаа энэ нөгөө хэрээсээ гэргүүл бол хас ус мө хасыг гэргүүл хурдан ус мө гэдгийг цаад яг энэний цаана яг ямар одоо бидэрт мэдээлэл үлдээвэ хэрээс гэж үгэлээд байгаа. Хас юу юм урд юу юм те. Хэрээс гэдэг маань өөрөө монголчууд бол хоёр орон зай дээр юм авч явдаг байсан. Нэг нь бол цаг хугацаа, нөгөөх нь орон зай тийм ээ. Тэгэхээр хэвтээ тэнглэхээр бол яг энэ бол цаг хугацаа эрт идүүгээ ирээдүү гэж гурван орон зай тийм ээ. Өөрөөр хэлбэл өмнөх одоо ирээдүү гэсэн. Хоёр дахь нь орон зай гэдэг босоо тэнглэхээр тийм ээ. Босоо тэнглэхээр хүмүүн орших гэж байна. Хүмүүн одоо амьдрал хүний өөрөх нь нөгөө талаас улс орны бүр улс үндэстний энэ их заяа Монгол гэж хэлээд байгаа их зайны орших мөн чанар. Дээрээс нь хорон ертөнцийн хязгааргүй энэ орших мөн чанар. Тэгэхээр хэвтээ тэнглэхдээ энэ гурван орон зай босоо тэнглэхдээ хэвтээ тэнглэхдээ өмнөх эрт идүүгээ ирээдүү гэсэн орон зайг өөрөөр хэлбэл хэрээс гэдэг нь цаг хугацаа орон зай гэлж байгаа. Энэ хоёрын шүтэлцээ уялдаа барилган дээр юм иргэдэг болохоор яг нь энийг эргүүлнэ гэдэг чинь яагаад хас гэдэг маань монголчуудын хувьд бол маш том биелэгдэл. Ер нь бол хас гэдэг бол энэ оршихуун зүй тогтлыг эргэх тэр зам ёсыг илэрхийлждэг. Ялангуяа долоон бурхан бол алтан гац одыгоо тойрж ирэхдээ яг хасын одоо яг тийм хэлбэр дүрстэй юм шиг яг тэгж иргэдэг тийм ээ. Тэгэхээр энэ маань юу хэлээд байна гэхээр
жам ёсны зүй ёсны эргэлт болж байгаа. Тэрийг нэг ухтаж мэдээд тусаж бэлдээд тисэж магадгүй гэдэг шиг хорон ертөнцийн жам ёсны эргэлт болохоор монголчууд ухтаж мэдээд тэрэндээ тусаж бэлдээд тэрийг тисэж гардаг. Гэтэл энийг бол одоо бас тайлбарлахын тулд бид энийг зөвхөн 60 жил юм уу өөр амьдралын брэнд биш. Магадгүй 60 гарч юм уу те хэд хэдэн 60 гэхэл 360 жил шүү дээ тийм ээ. Тэгээд нөгөө талаасаа хэрэг юу гэдэг 1860 гэх юм бол энэ маань өөрөө 1080 жил тийм ээ. За тэгэхээр чинь өөрөөх юм бол нөгөө 1080 жилийн эргүүлэх дотроо энэ хорон ертөнцийн буюу байгаль дэлхийн од гарагсын нүүдэл эргүүлгийг харж ягаад ухтаж мэднэ гэж те. Тусаж бэлдэх тэр үед яг бид нар юу тохиолдох гэдэг юм бэ? Яг л энэ үед бол оюун санааны үед бол мухардна, бие сэтгэлийн үед бол доройтно гэдэг мэдээжсэн байна л да. Тэгэхээр тэрэнд хатуучтай болохын тулд хамгийн дөрөнд бид нар ахуугаараа хатуучих хэрэгтэй болчихж байгаа. Тэр ахуугаар хатуучих хэмээг л яг тэр цаг үед нь одоо цаанаасаа болоод байгаа мó зүй тогтлороо те эсвэл хэн нэгэн одоо ухаан тун чиглэлд байгаа би мэдэхгүй байна. Тэгэхдээ яг тэр ахуугаар нь хатуужуулаад байна л да. Ягаад бол нүүдэлчин соёлыг хэлж байгаа юм ахуугаар нь хатуужна. Ер нь бол яг амьдралын одоо ахуй хэлээд байна л да. Өнөөдөр бид нар шилбэл социализмын үеийг ингээд аваад үзэх юм бол социализмын үед бид нар нөгөө төрөөс бүх юм хангамжтай одоо байр орон сууц өнгөө хоолоос юм санаа зовхгүй их тайван байсан байгаа байхгүй. Гэтэл байгаль дэлхийн одоо янз бүрийн одоо юу гэдэг байгалийн гамшигч юм уу том цаг үе хэрэгэлт болоход те бид нар юм бэлэн байх хэрэгтэй бол социализмын үеийн бид нар тэнд байсан орон зайвал одоо ингээд бодоод байхад бол яг энэ цагийн соёлыг давах хэмжээнд бол бэлдэж чадахгүй. Ягаад бол тэр одоо төрн бодлоготой ард том намаар амгалан бүх юм ингээд байгаа үед бол бид ямар нэгэн байдлаар бас нэг тийм одоо юу гэдэг бүх юм цэгцтэй тохиолдол те. Гэтэл байгалийн одоо юу гэдэг үзэгдэл гамшигч юм том эсвэл энэ хорооцож юмсны эргэлт гэдэг чинь бид нар энээс илүү том одоо мөнч нартай байхыг шаарддаг. Тэгвэл тэрэнд бэлдэж байгаа юм шиг арчлыг оруулаад ирэхлээр хүн болгон хардлагагаа хариуцахаас орохгүй болж байна л да. Үнэн төр хариуцаад эсвэл одоо бол хардлагагаа хариуцаж шít. Хардлагагаа хариуцаж тийм төсвөр хадуучтай болохоос орохгүй болгож чинь хүсэн ч үсэн. Яг бол амьд явахын тулд ажил хийн энэ шудраг бус юмтай тэмцэн гэдэл энийг ингээд давж туулж чадсан одоо амьд байхын учир яг үнцэнтэй байхлаар энийг дав туулсан хүмүүст бол те тодорхой дадал сууж байна. Яг тэр нэг бие сэтгэл оюуны төвшөнтэй дадал суудсан улсууд магадгүй энэс давсан сорилт ирэхэд бол бас нэг бэлтгэдэг байна гэлтэй. Тэгвэл наад өгөн дээрээс чи нөгөө нэг Тэнгэрийн хязгаар төржөөж иргэдэг тэрслүү Монголоос аюутгай гэд одоо хязгаартаа хүрчлээ тий. Өөрөөр хэлбэл хангалттай бэлтгэгдчихлээ. За тэгээд одоо нөгөө нэг хүрд эргүүлэгчин Монгол гэдэг нөгөө нэг эргүүлээ л да тий. Тэгэхээр зэрэг одоо ганцхан Монгол ингэж дороодчихаагүй дэлхий даяараа дороодсон. Дороодохоор барахгүй нөгөө Ромын папчин Христ итгэлтнүүдийг тэрчгээр нь төлөөлөд монголчуудаас суралцаа гэж хурцрээд хэлчихсэн. Тэгэхээр энэ утгаараа бол нөгөө таны сургалт чинь нөгөө бар туулай жилээр нөгөө үүр цайдаг, эгэ ордог, энэ цагаар нөгөө нэг сэргэн мандалт эхэлдэг гэдэг сургалт явж байсан санагдаад. Тэгээ энэ бол сэргэн мандалт эхлэх буюу дараа эртний шилжилт ингэж явчлаа гэж биний хувьд нөгөө би чинь бас түүхэн сурвалж гэдэг утгаар нь энэ он цагуудад юу болов ялангуяа таны заасан хичээлтэй яг уялдаад байгаа тийм түүх тэмдэглэгдээд байгаа. Тэгээд одоо бид нар яг ингээд бар жилдээ үнэхээр тэр эрг хэм нэрэгдсэн байна. Төр эргээд бид нар одоо энэ уламжлалаасаа буюу та нөгөө Чингисийн төрөө мандуулах буюу энэ төр төсний үзэл онолыг мандуулах ийм зарилгаа ерөнхийлөгч буулгацсан. Тэгвэл энэ жинхэнэ энэ төрийг засгийн газар нь юу юм бэ гэдгийг тодорхойгүй байгаа. Энэ дээр л бид нар маш тодорхой ажиллах хэрэгтэй байна. Тэгээ хамгийн гол нь сая миний асуух гэсэн зүйл маань жоохон төрөлтчлээ. Юу ихлээр зэрэг бид нар нэг өвгд ийм нэг код үлдээсэн байх бид нарыг дотроос нэг асааж бадраах гэж байна шүү дээ тий. Тэр бадрангуй юм эхлээд хийх ёстой болоо. Тэрний тулд одоо бид нар энэ хорвоо ертөнц өөрсдөө ийм туйлын мунхаг, туйлын харанхуй, туйлын зовлонтой, туйлын хэцүү яг ингээд нэг ирмэг дээр нөгөө нэг Тэнгэрийн хязгаарт бүр ингээд тулж өнгөгээд иргэдэг яг тэр зэг дээр ирчлээ. Тэгээ бид нар яг ингээ мандна гэдэг маш ихтгэлтэй юм энэ цаглбраасаа ялангуяа сүүлийн үеийн түүх үнэхээр ийм болжээ гэдэг юмнаас нь гаргаж өгмөр санагдчихлаа. Тэгэхээр нэг юм байгаа юм л да. Нэг 3 одоо утга агуулга байна тийм ээ. Нэг нь тулах цаг гэж байна тийм ээ. Нөгөөх нь төвлөрөх цаг гэж байна, гурав дахь нь мандах цаг гэж тийм ээ. Тэгэхээр манай монголчууд бол яг энэ том сорилт ирж байгаа тохиолдолд бол хамгийн түрүүнд тулах цагийг олох хэрэгтэй. Яг энэ цаг үеийн тулах цагийг олох хэрэгтэй.
таны түрүүний хэлдгээр ганц манай Монгол ш дэлхийд даяараа те ингээд оюун санааны муухай кино одоо харах уу, түнэр харах уу тийм дорчоо те. Тэрнээсээ болоод ер нь бол заавал байлдаж устгах, дагалахаас одоо өөр юм сэтгэж чадахгүй юм ээ. Гэтэл энэний цаана өшөө өөр зам байж магадгүй. Нэрэ монголчууд одоо их эзэнт гүрэн байгуулж ирсэн гэдэг Ромын паблам ирсэн байж магадгүй л те. Тэгэхээр энэ тулах цэг гэдэг нь өөрөө энэ ганцхан одоо юу гэдэг аргын төвшөнд юм уу да тий арга талаас нь хараад бас томьёолох юм биш юм шиг байна. Яг гэвэл цаглбар цаг үе зүй тохирол гэдэг нь дандаа бэлэг талаасаа бэлэг оюунаасаа арга гэдэг маань яах нь энэ цаг үеийнхаа зүй тохиролтой холбож хамгийн зөв арга нь юу вэ гэж тийм ээ. Тэгэхээр энэ нэг тийм энэ арга зүйн тийм шигшиг гэх юм уу да шалгах юм болоод байгаа юм уу да. Монголчууд Монгол одоо их одоо хэлэх юм бол Монгол дээр энэ арга зүй хийдэг болсон гэлтэй. Энийг би юугаар хараад байна гэхээр маш олон хүмүүс үнцэн хүлээж байна те. Тэгэхээр эдгээр мань өөрөө үнцүүл хийгээд байна гэдэг чинь юм өөрчлөх төр арга зүйг дээр л ажиллаад байна гэсэн үг л те. Юм яаж зөв өөрчлөх вэ гэж. Тэгэхээр нөгөө талаас манай ерөнхийлөгч одоо юу гэдэг юу гаргаад одоо жишээлбэл одоо нөгөө өдөр зарлаг гаргаад одоо Монголынхаа YouTube боломжтой холбоотой юм гаргаж байгаа. Энэ бол маш сайн дохио тийм ээ. Ерөнхийлөгчийн зарлаг гарахаас гадна ард түмэн бас их тийм соён гээгэрэх маш том одоо үйл явц биднээс үл хамааран өрнөд ах шиг байна. Тэр соён гээгэрэх гэдэг үйл нь бол одоо босрлын яам, соёл урлагийн яам гэх тэрүүгээр ингээ явдаг гэсэн чинь тэрнээс өөр төрлийн нэг тийм одоо нэг эрчим гэх юм одоо нэг монголоор ингээд салхи яваад байна л да. Тэрний үгээр хүмүүсийн зөн сэрээд байна. Тэр мэдрэмж зөн оюун энийг бол одоо хин нэгэн зохион байгуулалт сэрээсэн гэвэл юу бол энэ бол цаанаасаа нэг тийм язгуураасаа ч юм одоо нэг зүй тохиолын дагуу нэг болоод. Тэгэхээр хүмүүсүүдийн оюун санаа сэргэнэ гэдэг чинь хүмүүс үнэн худлыг ялгах, зөв бурууг ялгах тийм ээ. Зүйтэй зөв бүсийг ялгаад ингээд ирээд ирэхлээр яг юу нь зөв бэ, юу нь буруу вэ гэдэг өөрөөгөө айгүй тайм нявхаар ханддаг болсон байна. Яг тэр нявхаар хандсан юм дээр одоо монголчууд магадгүй яг зөв тулах цэгийг гараад ирэхэд монголчууд тэр тулах цэгийг бол ер нь бол нэг тийм санаа зовхомгүй яг тэрийг л одоо мөрдөх болов. Тэр тулах цэг нь болохоор бид бол энийг бол одоо яг одоо бол яг ийм тийм гэж хэлэхэд бол арай эрт байна тийм ээ. Өөрөөр хэлбэл ийм тулах цэг дээр монголчууд нэгдэн сэрнэ гэдэг л хэлгээд эрт. Эрт гэдэг нь юу хэлээд байна гэхээр нэг монголчууд хизээч халуун аймаг заавал хүний оюухан дээр тулгуурлдаггүй. Монголчууд дандаа хэрхийг тэнгэр мэднэ гэж тийм ээ. Ягаад гэвэл яг цаг одоо хүсэн чөсөөгөө бороо ороход тийм ээ. Бороо орж яхад нэг нь бороо орж тэнд заавал 1000 тайлбар хэрэггүй. За одоо 100 төгтөн шүхүртэй те. Шүхүртэй эсвэл одоо нэг юм одоо борооны цувтай явна гэдэгтэй адилхан. Бороо ороод ирэхэд хүн болгон адилхан юм хийхээс аргагүй бол. Тийм ээ? Бороон сурчин сэргийлэх. Яг энтэй адилхан энэ зам ёсны сорилт ороод ирэхлээр монголчууд аяндаа нэгдээд эхэлт юм байна. Нэг талаас. Аяндаа нэгдээд эхэлнэ. Тэгэхээр тэр нэгдээд ирэх үед тэр тулах цэгийг л гаргаж ирэх юм болоо да. Нэг сайхан нэг одоо мэрэгэн ухаан туун тэрийг бол гаргаж ирэх бах. Тэгэхээр тэр тулах цэг бий болох гэдэг нь гэдгийг бид нар мэдрээд байгаа болохоос тэр тулах цэгийг яг ийм гэж хэлэх нь бол жоохон тийм хэд эрдсэн онгороо зам болчих واخ тийм ээ. Та бол хэлэхээс хаширлаад байгаа болохоос дорлол тулах цэг нь энэ гэсэн юм бол байна тийм үү? Гэхдээ бас тийм биш. Энэ хоёр хэмжлэг аливаа юмд шинж тэмдэг тохио гэж байдаг. Энэ бол бид нар бол аливаа юм шинжилж байна те. Нөгөө талаас тэр юм шинжээд ирэхлээр тэр тэмдэгэ зөв тодорхойлох асуудал байна тийм ээ. Нэгэнд шинж тэмдэг хоёроо зөв томьёолцсон бол дохиогоо хүлээнэ л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бол нэг өмнө хэлдгээр энэ бол зүгээр нэг одоо судалгаа тун шинжилгээний асуудал. Энэ бол цэр Монгол хүний зүүн бэлэг мэдрэмжийн асуудал байхгүй. Тэгэхээр энэ зүүн бэлэг мэдрэмжийн хүрээнд дотор бид нар яах нь тэр шинж тэмдэг дохиог л ажиглаад байгаа байхгүй. Ерөөс энэ гурыг л одоо хизээ яах нь. Ер нь энэ эртний энэ өвгдмэр эдийн томьёолоод одоо энэ чинь бол зөвхөн тогтлын шинж тэмдэг дохио болохоос тийм ээ. Хүнийг шинж тэмдэг дохио биш үү? Тэгээд тэр бид хүсэн ч өсөөгөө өглөө босоход сэрдэгтэй адилхан байгаль дэлхий чи өөрөө тэр эрчмээр цаа зүй тогтлороо болохгүй юм болох юм хоёрын дээр шинж тэмдэг тохиог өгөөд байна л да. Болохгүй мөгөөсөө болохгүй яаж хүсэж мэргүү болох юмыг зөксөж бас болохгүй. Яг бол цаг нь болсон юмыг зөксөж болдгоо маа гэж үг байдаг тийм ээ. Тийм учраас тий. Тэгэхээр яг ер нь цаг нь болсон юмыг зөксөж болохгүй гэдэгтэй адилхан. Нэгэнд байгаль дэлхийн зам ёсороо болох юм нь болж болохгүй гэдэг тийм хоёр юм болж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол болохгүйг нь мэдэх болохгүйг нь мэдчихлээвэл болох юмруу юмнаа л гэсэн үг байна. Ер нь бид нарын яг амьдарч байгаа энэ цаг үеэл бол хамгийн оргил яг жинхэнэ одоо тэр нөгөө эргэлт эргэдэг бол нөгөө тэнгэрийн хаяанд тулдаг бол тулцсан тэр оргил үе гэж би бодоод байгаа шүү дээ. Эсвэл энэс хойш дахиад дараад төчнөн жил байна уу? Харцангуй ойлголт. Одоо бидний хувьд бол хамгийн хэцүү болохгүй гэдэг байсан юм маань үнэ иргэн дээр айгу амархан ч байж магадгүй тийм ээ. Зүгээр энэ бидний хувьд бид нар ер нь эргэх цэг дээр ирсэн гэж үздэг шээ. Тэгэхээр нөгөө тулах цэг гэдэг маань өөрөө тийм ээ. Өөрөөр хэлбэл аяндаа энэ маань өөрөө бийсэн дээ.
бид нар болохгүй юмны шинж тэмдгийг л ажиглаад байна тийм ээ. За тэгэхээр болохгүй юмныхаа шинж тэмдэг тохиог ойлгоцсон бол болох юмны шинж тэмдэг тохиоч яг энэ эсрэг талд нь байдаг болохоор эндээсээ нөгөөг нь хөвөд болоход их хамар байдаг. Өөрөөр хэлбэл буруугаас сувийг болгоод. Та яг дохиог таниад за ийм дохио ирсэн одоо ингэнэ гэсэн тодорхой юм байна. За ийм дохио болсон. Энийг нөгөө бас ингэж махчилж шууд ойлгож болохгүй тийм ээ. Одоо манайхан ч нэг хэлбэрчлээд байдаг шүү дээ. За дохио нэрслээ болчлаа ингэж хуугаа гэж биш ээ. Ягаад бол энэ жам ёсны юм гэдэг чинь өөрөө нэгт хүнээс үл хамаарна. Энийг бол одоо хэн ч одоо 100% тайлаад яг юм болно гэж хэлж чадахгүй. А бид болохоор яг жам ёсны юм эцсийн мөчөд л таньж чадна. Одоо жишээлбэл би махчилж хэлэх юм бол 1000 жилийн тэртээс ирж байгаа юм их тийм ээ. Бид нар яг одоогийн цаг үед нь дөхөө дөрөх үед нь тайлна гэхээс одоо бид нар шууд 1000 жилийн өмнөөс тайлж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл бидний мэдлэг боловсрол гэдэг юм байна. Өвгдийн мэдлэг боловсролын хажууд бол үнэндээ жултаад байна. Өчөөхөн байна. Тийм болохоор би аливаа амиг шууд хатуу хэлхээсээ илүү болгоомжтой хэлээд байгаа учраас би өөрөө бүрэн тайлаагүй амиг шууд баталж болохгүй. Тэгвэл хамтдаа тайлаа л да энэ. Тэр яг хамтдаа тайлах гэдэг асуудал бас л одоо бүх ачиг битгий өөр дөр аавал да. Юунд л монголчууд эдгээр чинь хамтын үеж үүсгэж эвийн үеж хамтдаа хамгийн чухал юмыг бараг шахуу тайлж. Тэр ихлээр манай монголчууд бүх юм өөр дарах гэдэг юм л да. Энэ л хамгийн асуудал. Ягаад гэвэл одоо гагц хүн гэдэг чинь хязгаарч бүх юм ганцаар хүрч чадахгүй тийм ээ. Ийм учраас аливаа юмыг бол яах нь бид өнөөдөр яг энэ жам ёсуу тогтлохын дагуу тийм ээ цаг нь болсон үед юм иргэдэм байна. Цаг нь болсон үед юм эвлэдэм байна. Цаг нь болсон үед юм иргэдэм байна гэдгийг л ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэр цаг нь болон болтол одоохондоо бид нар энэ бүхнийг шууд одоо энэ дим тийм гэж хэлэхэд бол биелсэн шүү дээ арай эрт. Ягаад бол бүрэн томьёо дуусаагүй ойлгоогүй байж хүн ярихын төлөөс хоёр тэгвэл энийг тэгтээдэргүй монголчууд өөрсдөө зөнгөөрөө тэг бэлгээрээ мэдрээд эхэлсэн үед бол монголчууд ч гэсэн бас л нэг том тэмдэг тохиог л хүлээж байгаа. Нэг л зөв гэсэн тохио. Тэр тохио бол би яасан шүү дээ. Монголчууд бэлгээ харддаг. Энэ бол аргаар болдог юм биш бэлгээрээ. Англиэр нөгөө талаас одоо юу гэдэг сайн муу юм гэдэг чинь бүх төвшөндөө ялгарч шүү дээ. Манай төр засаг дээрээ сайн муугаар ялгарч байна. Нийгэмч сайн муугаар ялгарч байна тийм ээ. Бидний цагууч сайн муугаар нь ялгарч байна тийм ээ. Яг энэ сайн муугаараа ялгарч байгаа үед бол энэ бүхэн чинь аяндаа юмыг ялгаад тавьсны дараа бол арт түмэн яаж шийдэх нь бол арт түмний өөрх нь гарт байгаа байхгүй. Ганцхан энийг хүчилж болохгүй, энийг онолдож болохгүй, энийг шууд одоо тийм бичигдүүлж болдгүй юм байна. Гэтэл нөгөө нэг гол нь ингэж хэлээд байгаа дохиогоо таньчихад хөдлөх ёстой юм хөдлөхгүй тийм юм алдчих вэ гэсэн бас нэг хайцаагаад байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгэхээр нөгөө энэ маань юу гэх гээд байна гэхээр ер нь тэр шинж тэмдэг тохио гэдэг бол болдгоор болно. Хамгийн гол хүн өөрөө тэр өөрчлөлт бэлэн үгүй гэдэг чинь хамгийн чухал. Хүн ямар нэгэн байдлаар хүнд цаг ирж гэнэ үү өөрчлөлт ирж гэнэ өөрөө бэлдэх хэрэгтэй байдаг. Үндэс язгуураа мэдэх тийм ээ. Өөрөө зөв төлөвшөх тийм ээ. Ёс суртахуунтай байх, зөв сурал мөн чанараа зөв авч явах гэсэн ийм юмнуудыг л одоо чухалчлан чухал болохоос бусдаар бол юм болгон дээр бусдыг шүүх, бусдыг ингээд уялдуулах гэдэг маань өөрөө нэг талаасаа жоохон юу гэдэг амаргүй. Яг бол хүн өөрөө төлөвшсөн байж бусдыг дагуулдаг болохоос төлөвшөөгүй хүн тийм ээ. Ёс суртахуунгүй бусдыг дагуулна гэдэг бол юу бол тэр тусмаа ийм хүнд хэцүү цаг үед бол энэ бол нэлээ юу